өдрийн 2024-25 оны одоо засгийн газрын хийсэн ажлын одоо үр дүнг дүн тавих гэж сууж байна. Өнгөрсөн хугацаанд 2 жилийн хугацаанд 60 гаруй их 80 төгрөг зараад ийм олон хүн ажиллаад одоо энэ хийсэн үр дүн харахад бол тун хангалтгүй байна. Монгол хүний наслалт дундаж насл буурсан байна. Бид нар илүү төгжирдэг болсон байна. Төр хувийн хвшлийн оролцоо багасж, төрийн оролцоо эдийн засагт нэмэгдсэн байна. Авилгал одоо нэмэгдсэн байна. Тэгэхээр өнгөрсөн одоо хугацаа 2 ерөнхий сайд байсан гэж үзвэл одоо энэ өнгөрсөн одоо Зандан шадар сайдын хувьд бол үр дүн одоо хэлэхэд арай эртвэж магадгүй. Оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд бол маш муу ажилласан байна гэж хэлэхээр ийм үр дүн байна. Энэтэй холбогдуулж яамдуудаас 6 асуулт байна. Нэгдүгээр эрүүл мэндийн яам. Хүний хөгжлийн индексийг одоо жишээлбэл 96 23 онд байсан үзүүлэлтийг 95 болгонд зорилт тавьсан бол 114 бүр буурсан байна. Юм сайжирч бол чадахгүй маа гэд ядаж дордуулахгүй байх ёстой байтал энэ үзүүлэлт буутсан байна. Энийн гол үзүүлэлт нь болохоор дундаж насалд Монгол хүн 24 онд 72.7 насалдаг байсан бол нэг насаар одоо насжилт багассан байна. 71.7 болж буурсан байна. Тэгсэн мөртлөө хөгжлийн төлөвлөгөөн дээр болохоор өвчлөлт нас баралтын хэмжээг одоо 100% үр дүн гарсан гэдэг ийм дүн тавьсан байна. Тэгэхээр энэ бол одоо нийцгүй ийм дүн байна. Тэгэхээр нялхсан эндэгдлийг жишээлбэл мянган төрөлтөд 25 онд 9 болгоно эндэгдлийг 9 болно гэж хэлсэн бол 13.7 болсон байна. Илүү хүүхэд эндэгддэг болсон байна. Монгол хүний наслалт илүү богинохон болсон юм. Энэтэй холбоотой тайлбар өгнө үү? Хоёрдугаарт нийслэлтэй холбоотой нийслэлээс асууя. Нийслэлээр төвлөрлийг сааруулж агаарлын бохирдлыг бууруулна гэдэг ийм зорилт одоо тавьсан. Энэний үзүүлэлтээр төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн шалгуур үзүүлэлтээр 0, арга хэмжээ 30% гэж байна. Өөрөөр хэлбэл 30% арга хэмжээ авчаад байхад үр дүн 0 гэдэг чинь энэ хийж байгаа арга хэмжээ чинь буруу байна. Одоо жишээлбэл туул дээр ч гэсэн тайлбар хэлээд байгаа. Ийм байгаа онохгүй ямар зорилготой мэдэгдэхгүй асар том үнийн дүнтэй үр дүн байхгүй ийм үзүүлэлтүүд яваад байна. Нийслэлийн түгжирлийг жишээлбэл суурьнд 12 байсан байна. Тэрийг 16 болно гэж зорилт тавьсан бол энийг гүйцэтгэл нь 11 болгож бууруулсан байна. Одоо энэ замын хөдөлгөөний оргил ачааллын үед их дундаж хурдыг ингэж бууруулсан байна. Тэгэхээр энэ дээр тайлбар өгнө. Одоо энэ үзүүлэлтүүд чинь ингээд 30% хийгээд байгаа мөртлөө 0 үзүүлэлттэй байх юм уу? 3 дугаарт нь эдийн засгийн хөгжлийн яамнаас бизнес хувийн хвшлийн нэмэгдэл өртгийн дотоодын бүтээгдэхүүнд эзлэх хувийг 76.2 байсныг 77 болгоно гэж одоо зорилт төвшин байсныг 72.5 болгож бууруулсан байна. Төр улам данхаасан байна. Бизнес энийгээ тэгсэн мөртлөө одоо энэ тайлан дээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ гэдэг үзүүлэлт 79.5. За, энх төвшин гишүүний асуултаа одоо авах юм уу нэмж дараа нь авах юм уу? За, эрүүл мэндийн яамнаас юм байна. Эрүүл мэндийн яамнаас сая сайд нь газрын дарга байгаа хариулна гэд явсан да. Сая гишүүн асуулт асууж байгаа гараа гарцсан. Юу гэсэн үг яхаар гишүүн асуулт асууж яхад нь гараа өвчдөг. Ажлын хэсгийн 4 номерын микрофон албан тушаалаа хэлээд хариул. Эрүүл мэндийн яам бодлоготлолтын газрын дарга туяа энх төвшин гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр бид бүхэн Алсын хараа 2050 урт хугацаанд болгон баримтчигтай хүн амын дундаж нислэлтийг 2025 он 2030 он 78 за 2050 онд 82 хүрэхийн зорилтыг төвшүүлээд ажиллаж байгаа. Тэгээ мэдээж яриг хүн амын дундаж наслалтад бол зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгөө бусад одоо салбарын хамтын оролцоо маш чухал байдаг учраас энэ тал дээр бол бас бусад салбаруудын одоо хамтын ажиллагаа бид бүхэн бас хамтран ажиллах юм шаардлагатайг харж байгаа. Мэдээж эрүүл мэндийн салбарын хувьд бол хүн амын дундаж нислэлтийг үүсгэх за өвчлөл нас баралтыг буруулах чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Ялангуяа одоо хүн амын дунд цогцлон тохиолдоод байгаа халдвар тус өвчнийг бууруулах чиглэлээр бол бид нэр тодорхой арга хэмжээний төлөвлөгөөнүүдийг бол 4 жилийн хугацаатай хэрэгжүүлээд бас тодорхой үр дүн төрсөн. За мөн энэ дундаа бол ялангуяа эрчүүдийн эрүүл мэнд дээр бас онцгой анхаарал хандуулж одоо
30-аас 70 насны эрэгтэйчүүдийн дунд бол дундаж нас баралт бол өндөр байгааг онцгойлон хараад эрчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээний төлөвийг 20-оос 24 онд хэрэгжүүлсэн. За мөн одоо 25-аас 28 оны эрчүүдийн эрүүл мэндийн арга хэмжээний төлөвийг бас дахин одоо батлуулан одоо хэрэгжлийг хангад ажиллаж байгаа. Тэгэхээр бол яг хүн амын дунд зовлон тохиолдоод байгаа өвчлөл нас баралтад хүргээд байгаа энэ шалтгааныг бас илрүүлэх, ялангуяа эрсдэл хүчин зөвлөл чиглэсэн арга хэмжээнүүдийг бас авч хэрэгжүүлж байгаа. Ялангуяа 2022 оноос 5 сарын 1-ээс эхэлсэн хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчнийг илрүүлэх эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үйлчилгээ онцлогоог бол хэрэгжүүлээд за 2025 оны 10 сарын 1 хүртэл бид бүхэн хэрэгжүүлсэн. За энэний үр дүнд бол нийт хүн амынхаа 1.7 сая хүнийг бол энэ эрт илрүүлэг үйлчлэгт хамруулад бас цаашдынхаа одоо эрт илрүүлгийнхаа зорилтод бүлэг чиглэсэн энэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. За ялангуяа эдийн засгийн үр ашигтай хэлбэрийг бас сонгоо хэрэгжүүлэх. Анхааралтай тулгуурсан эрт илрүүлгийн энэ тогтолцоог бас бэхжүүлэх чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд явж байгаас хэлмээр байна. Нийслэл эрүүл мэндийн газар уу? Төвөгжрөлтэй холбоотойгоор. За ажлын хэсгийн 4 номерын микрофон албан тушаалаа хэлээрэй. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн бодлого төлөлтийн газрын дараа Хатбаатар. За гишүүний асуултанд хариулъя. Нийслэл 2025 онд агаар орчны бохирдлыг бууруулахаар улсын хөгжлийн төвжирлэлт. За төвжирэл бууруулахаар нийслэл 2024 болон 25 онд нийтдээ 239 км замыг шинээр барьж байгуулсан байгаа. За үүний хүрээнд төвжирэл за явх дунд чухал бол 8 км цагаар нэмэгдсэн байна. За мөн дээрэс нь уулзруудын нэвтрэх чинжийг сайжруулахаар ухаалаг хяналтын камерын системийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд нийтдээ 2174 уулзрыг 2000 гаруй камераар хэрэгжүүлээд за ингээд 2026 оны 1 сараас ухаалаг систем Ээрч муурсаар байгаад ганцхан минутын талыг авчих юм аа. За гүйцэж хариулъя 1 минут. За төгжрөл бууруулахаар нийтдээ 174 уулзурт 2000 гаруй камерыг байрлуулад 2026 оны 1 сараас эхлэн AI-аар энэ ухаалаг уулзрал гэдэг системийг нэвтрүүлж байна. За инх төвшин гишүүн тодруулъя 1 минут. За бизнес эрхтэлтэй холбоотой түрүүнд эдийн засгийн төрийн оролцоонд их 2 сайдын хариултыг авчаад тодруулъя. За ажлын хэсгийн 5 номерын микрофон инквер сайд. За инх төвшин гишүүн их чухал асуулт хүндсэн. Өнөхөр энэ төсөв дэх энэ дотоодын бүтээгдэхүүн дэх энэ төсөв түүн дотор төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн эзлэх зарлага хувь хэмжээ өндөр болчихсон. 2019 онд 51% байсан. Төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн зарлага төсөв 2 нийлээд өнөөдөр 61% болцсон. 10 пунктээр нэмэгдсэн. За энэ одоо эдийн засгийн төрийн оролцоо хэд өндөр болсныг тод илэрлэж. За тэгэхээр яах вэ гэж. Тэгэхээр эдийн засгийн төрийн оролцоог бууруулахын тулд бид засгийн газар нэлээд одоо үе шаттай арга хэмжээнд авч эхэлж байна. Төрийн өмчт хуулийн энэ этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй болгох, харилцах, ховчлох энэ том ховчлын бодлогыг их хурлд оруулж ирсэн. За байгуулагдсан олон ийм төвүүдийг татан буулгасан. За хамгийн сүүлд Эрчс Монгол энэ нэгдлийг татан буулгасан. За тэгээд энэ төрийн өмчийн компаниуд үйл ажиллагааг ил тод болгох. За гүйцэж хариулъя 1 минут. Үйл ажиллагааг ил тод болгох, ногдлол шиг үндэсний баялагын сан төвлөрүүлэх юм. Тэгээд зориултын дагуу зарцуулах юм бодлогын харамжуудыг хийж байна. За эрх зүйн орчинд одоо их томоохон өөрчлөлтүүдийг хийхээр бэлдэж эдийн засгийн эрхчлөлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрөл мэдээллийн тухай хууль, худалдаа зохицуулалтын тухай хууль, төрийн хяналтын тухай хуулийг төр иргэний хяналтын тухай хууль болгоод ингээд хөрөнгө оруулалтын орчин, бизнес орчныг сайжруулах, төрийн оролцоог багасгах чиглэлээр ингээд бодлогын одоо багц арга хэмжээнүүд бэлтгэгдэж улсын их хурлд
өргөн баригдаж хилцэхэд бэлэн болцсон байгаа. Тэгэхээр одоо энэ хаврын чуулган бол яг энэ эдийн засгийн орчныг сайжруулах, үүн дотор онцгойлон анх гарах юм бол хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах асуудал онцгой байна. Бид ажил аваад хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв байгуулсан ерөнхий сайдын үүргийн дагуу бүхий салбарыг хамарсан хилцүүлгийг хийлээ. Бүх өргөл гомдлыг аваад дууссан. Энийг нэгтгэхэд бид одоо их хурлын холбогдох байнгын хороо засгийн газар танилцуулга бэлэн болсон. Үнэхээр бид хөрөнгө оруулалтын орчноо яаралтай янзлахгүй бол хөрөнгө оруулалтыг чирэгдүүлж байгаа, хүн суртал гаргаж байгаа. За инх төвшин гишүүн асуултаа асууя. За гүйцээгээд 1 минут тодруулга. Тэгээ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж бид өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нэг том арга хэрэгсэл бол хөрөнгө оруулалт. За хоёрдугаарт энэ өмчийн халдшгүй дархан байдал бизнесийн дөрвөндийг хамгаалахгүй бол бас болохоо байсан. Ингээд дүнэлтүүд ер нь муу гарч байгаа. Бизнес орчин муу байна, хөрөнгө оруулалт орчин муу байна, эдийн засгийн төрийн оролцоо өндөр байна. Бүхнийг төрийн өмч компаниар тулгуур шийдэх гэсэн бодлого хоол явахгүй. Тэгэхээр бид бол хөрөнгө оруулалтаа дэмжих, бизнес орчноо сайжруулах, бизнесийн нэр хүнд, бизнесийн эрх чөлөөг онцгой анхаарч авахгүй бол бодлогын эрс өөрчлөлт хийхгүй бол өнөөдөр эдийн засгаа цаашаа өсгөхөд бас нэлээд хүнд байна гэж хэлэх хүсэж байна. Тэгээд өнөөдрийн өргөн барьсан бидний өргөн барихад бэлэн болсон энэ хуулиудыг энэ хаврын чуулганаар яаралтай хэлцэж өгвөл бас томоохон акс дэвшил гарнаа. Ер нь юу болохгүй байгаагаа онцлоод хэрэгжүүлэх арга хэмжээгээ бүрэн тодорхойлсон гэж хэлхийг хүсэж байна. За инх төвшин гишүүн 1 минут. Нэмэлт 2 асуулт байгаа. Авилгалтай холбоотой энэ тайлан дээр авилгалын гэмт хэргийг бууруулна гэдэг үр дүнгийн шалгуур үзвэл 100%, авилгалгүй засаглал 72 арга хэмжээний 80.2%-ийг нь хийцэн гэж. Гэтэл авилгалын индекс 180 орноос 10 барь ухарч 112-оос 124 болцсон ба. Энэ талаар одоо энэ буруу төлөвлөгөө үйл ажиллагаа хийгээд энэ ухраадаг арга хэмжээ хийгээд байгаа мó? Энэ талаар тайлбар хийж өгөөч. Хоёрдугаар соёлын ам жишээлбэл соёлын үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт 100% биелсэн. Тэгсэн мөртлөө ямар ч арга хэмжээ хийгээгүй. Тэгэхээр арга хэмжээ хийхгүйгээр үр дүнд хүрч болдгийм бол яах гэж одоо шүүлэл ийм одоо төсөв төлөвлөгөө тавьдığım бэ? Энэ дээр тодруулга өгөөч. Тэгээ дараа нь. За авилгын индекстэй холбоотой 24 оныхоо үзүүлэлтийг тавьдсан байгаа. 25 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан хэлэлцэж байгаа. 24 онд буурсан, 25 онд харин эсрэгээрээ өссөн байгаа. Гэтэл биелэлт 100% таа байгаа гэж. Энэ ямар учиртай юм бэ гэдгийг инх төвшөө асуулаа. Ажлын хэсгийн 4 номерын микрофон албан тушаалаа хэлээрэй. 4 чи хариулах юм. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын үнэлгээ мониторинг газрын дарга албан үүргийн төр орлон гүйцэтгэгч холбоо. За яг 2 сарын 1-нд улсын хурлын хамгийн газар руу улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг явуулахад бол авилгын индексийн олон улсын индекс бол гараагүй, авилгын нөлөөллийн индекс гараагүйсэн. Түүнтэй холбоотойгоор 24 оны суурь төвшинг бол тухайд байсан үр дүнгийн үзүүлэлтээр авч тайлгнсан байгаа. Бусад ер нь бол 2000 олон улсын Transparency International байгууллагын авилгын төсвөлийн индексээс 2 сарын 10-нд гарсан үзүүлэлтээр 33 оноогоор 114-т жагсчихсан бол 25 оны 2 сарын 10 114-т байсан бол 26 оны 2 сарын 10-нд 31 оноогоор 124-т ирэмблэгдсэн буюу 25 онд гарсан үзүүлэлтээс 10 байр ухарч 2 оноогоор буурсан үзүүлэлттэй гарсан олоо. За цаглбарын зөрүүтэй байдлаас болоод тайлан гарах хугацаанд 25 оны үзүүлэлт гараагүй байсан, 24 оны үзүүлэлтээр суур та нар тэгээд тэр тайлбараа л хэлчихэлдэ. Тэгэхгүй тэгээд 100% гээд ингэхэр чинь лаантга чинь гişүүд дургуцаад байна шүү дээ. За ухарцсан байгаа 25 онд. Гэтэл наад бид нар дээр ирсэн цэнхэр номон дээр чинь 100% биелсэн гээд ингэ явж байгаа байхгүй юу? Тэрийг наад их түвшин гişүүн ч асуугаад байна шүү дээ. Хоёр дахь асуулт нь юу вэ? Соёлын амнаас суусан. За ажлын хэсгийн 4 номерын микрофон. Сайн байна. Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ их төвшин гишүүний асуултанд хариулъя. Өнгөрсөн жилийн хугацаанд бол нийт 83 арга хэмжээнээс 44 арга хэмжээ нь 85-аас 100% гүйцэтгэлтэй, 22 арга хэмжээ нь 60-аас 70% гүйцэтгэлтэй,
9 арга хэмжээ ингээд хэрэгжиж байгаа. Энэ 100% гэдэг нь бас арга хэмжээ хөтөлбөрүүд нь бол зарим нь хэрэгжсэн, зарим нь хэрэгжээгүй явж байгаа асуудлууд бас байгаа. 9 арга хэмжээ бол төсөв татгсантай холбогдлолтой ер нь бол хэрэгжээгүй байгаа. Санхүүжилтгүй байсан. За инх төвшин гишүүн тодруулга 1 минут. За ер нь асуугаад нэмэргүй юм байна дөө. Тэгээд гол нь үр дүн байхгүй. Хийж байгаа ажлууд чинь үр дүн сайжруулахыг Монгол хүнийг илүү урт наслуулахын тулд ядаж байгаа төвшөнд нь байлгахын тулд төгжрлийг ядаж байгаа төвшөнд нь байлгахгүй хийж байгаа ажлууд чинь мөнгө зараад ажил хийгээд байгаа мөртлөө бүх үзүүлэлт чинь ухраад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо ямар зорилготой, ямар санаатай ийм ажил хийгээд байгаа. Тэгээд хэрвээ баг зүгээр зөндөө байхад үзүүлэлт нь хэвээрээ байх баг шахуу юмыг одоо ажил хийгээд ухраагаад муудуулаад байгаа нь одоо энэ дээр бол бас шигэргэлжсэн. Тэгэхээр яг бидний хувьд бол энэ одоо энэ төрийн захиргааны байгууллага яамдуудад энэ улс төрийн нөлөө энэ давхар дээлтэй олон сайд нар улс төрийн шинжтэй томилгоонууд ч гэсэн тэгэд энэний үр дүн л баг гэж бодож байна. Тэгээд. За санал хэллээ. Хариулга. За ажлын хэсгийн 5 номерын микрофон. За энэ авилгалын үзүүлэлт өсөд байгаа ухарсан зүйл бол бодиттой. Ухарсан. Тэгэхээр гол нь хууль эрх зүйн орчинд ийм асуудлыг шийдгээд бид нар энэ Transparency International байгууллагаас ингээд зөвлөмжүүд гараад байгаа. Нэгдүгээр тараат бус, ил тод хүртээмжтэй шудраг ёсыг хангаа. Улс төрдөх зүү бус нөлөөлөө зохицуулаа. Авилгалын хоригчдыг шудраг ёсонд хүрэх төр боломжоор хангаа хууль шүүхийн байгууллага. Тэр шүгэл үлээгчдийг хамгаалах төр эрх зүйн орчноо бодтой болгоо. За төрийн үйлчлэгээд өсвийн хяналтаа ил тод шилэн болгоо. За өндөр түвшний авилга болон хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх хариуцлт тооцохын эрх зүйн орчныг бүрдүүлгээд ер нь эрх зүйн орчныг нэлээд сайжруулах гэдэг юмнууд л өгöd байгаа. Тэгэхээр тэр хөрөнгөний асуу, хөрөнгө хураах хууль, шүгэл үлээгч эрх хамгаалах хууль. За тэгээ улсын хурлын гишүүн эргэн татах асуудал шинтэй холбоотой шүү дээ. Тэгээ ийм зүйлүүдийг их хурл яаралтай шийдээд тэр хариуцлт. За би нэг ганц нэг асуулт